манай XM-ийн төв офис ерөнхийдөө бол эндээс бол 800 гаруй хүн ажилладаг. За энэ маань болохоор хоёр юм залхаа байдлаар одоо тэрүүгээр бүрээр холбогдсон байгаа гэсэн үг. Тэгээ энэ дээр манай одоо хүний нөөц, хууль, за KYC буюу одоо бичиг баримт шалгадаг хэсэг, за мөн манай нөгөө бизнес хүчний хэсэг ажилладаг. Би бас яг энэ офист ажилладаг. За энэ манай XM-ийн байгаа. Бид нар ажлаа хараагийн фугаар, сайхан шоу хийдэг, парти хийдэг. Өнөөдөр бас партитай. XM-ийн одоо өнөөдөр ингээд бичлэг ингээд хийсэн чинь одоо нөгөө ажилчид нь ингээ байхгүй. Энд чи ямар учраас вэ? Одоо ингээ бүгд ингээ хоосон байгаа да. Энэний талаараа нэг хэлээд өгөх үү? Яг нөгөө бид нар 7 хоногт 2 өдөр офисоос 3 өдөр ажилласаа гэрээс ажилладаг байхгүй юу? Тэгээ өнөөдөр яг 5 өдөр таарчлаа. Тэгээ ихэнх ажилчид маань гэрээс байгаа учраас ерөөдөө айгүй тийм хүн багтаа байгаа. Тэгэхээр ингэж ойлгож болох уу? Ер нь бол одоо XM-ийн одоо ажилчид маань өдрөө өөрөө сонгоод тэгээ 2 өдөр ажилт юм уу 3 өдөр 2 өдөр болохоор офисоосоо 3 өдөр болохоор гэрээсээ ажилт юм байна те. За тэгээд ер нь бол би ингээд сая ер нь ингээ харахад айгу чөлөөтэй байна те. Ингээ бүх чөлөөтэй тэгээд тоглож барай те. Ер нь бол ер нь иймэрхүү байдгүй. Ер нь одоо яг ажилчт нь те. Ер нь бол айгу нөгөө нэг ажиллах цагаа өөртөө сонгоно. За дээрэс нь одоо мэдээж хэрэг гэр бүлтэй хүүхдтэй хүмүүс байдаг тийм ээ. Тэрэндээ бид нэр айл болох нөгөө одоо цагаа өөртөө сонгоод flexible буюу ямар ч стрессгүй ажиллах хэрэгцээг биелүүлдэг. Тийм болохоор одоо чи бас сая тоглоомын өрөө гэж ярьлаа. Хүн болгон одоо засаглаг аваад тоглоом тоглох те хоорондоо ингээд гоё яриа өрнүүлэх тийм орчингуудыг одоо хилцэс болгоод байдаг. Тэгээд олон бид нар стрессгүй одоо их чөлөөтэй ажиллаж ийж үр дүнтэй ажиллагаа. Түрүүн бас манай CEO хийсэн. Бид нар бол хүн төрхтэй ажиллагаа гэдэг. Тэгэхээр энэ бол XM-ийн бас давуу тал. Тийм болохоор одоо миний хувьд ч гэсэн одоо бараг 8 жил шахуу компанид ажиллаж байгаа. Ер нь одоо яг компанийн философи маш гоё. Хүн төрхтэй хүмүүсээ одоо стресс багтаа ажиллаач. Яг л Forest гэдэг чинь өөрөө мөнгөний салбар, стресстэй салбар. Бид нар бол байнга ингээл ажиллаа хийх юм стресстэй. Тэгэхээр энэ болгоныг айл болох зүгээр одоо илэрхийлж айл болох те гэртээ стресс болгох юм бол тэгээд 2 өдөр нь одоо нөгөө ажлын 2 өдөр байгаа гэсэн шүү дээ. За цаг нь ерөнхийдөө ингээд одоо нөгөө монголчин одоо ингээд ажиллахдаа нөгөө цаг одоо хурууны хэж юм уу уншуулж байдаг. За тиймэрхүү юм байдгүй. Тэгээд ер нь цаг нь яг хэдээс хэдийн хооронд ер нь ажилт юм бэ? Айгу гоё асуулт. Тэгэхээр бид нар бол хуруугаа хийдгүү. За жишээлх юм бол Монголын хувьд болохоор одоо энэс 5 цагийн зэрэг байгаа шүү дээ. Тэгэхээр би заавалчгүй 9-6 хооронд ажиллах хэрэггүй. За. Өглөө 7 цагт ирээд 2 цагт ажиллаад дуусгаад явж болно. Одоо манайх болохоор зөвхөн Монгол биш Тайланд, Вьетнам, Хятад, одоо Европ гэх зөндөө олон маркет байгаа учраас одоо тухайн орныг хариуцж байгаа менежер нь цагаа тухайн оронтойгоо тааруулаад ажиллаж байгаа. Зөв. Тэгэхээр одоо жишээлх юм бол би 70 дээр сууж байгаа ч ажилласан болно. Олон би нөгөө ажиллаж байгаа цагаа хамгийн гол нь үр дүнтэй ажиллах хэрэгтэй байдаг болохоор заавалчгүй цагт байж байгаа. Ер нь тэгээд одоо бас манай айгүй олон залуучууд сонирхож байгаа тий. Одоо ингээд та ингээд өөрөө одоо XM брокер дээр одоо ингээд ийм гоё газар ажиллаж байна. Тэгээд ер нь өөр залуучууд ер нь одоо манай монгол залуучууд ер нь ажиллах ер нь шанс, ажиллах боломж ер нь тиймэрхүү зүйл ер нь гарч ирэх болов. Ер нь одоо та яг юу гэж бодож байна? Одоо манай залуучууд ч гэсэн бол яг ингээд хүсэж байгаа яг ажил нь байгаад байгаа байхгүй тий. Яг ингээд айгүй эрх чөлөөтэй. Тэгэхээр иймэрхүү зүйл ерөнхийдөө байх болов уу зүгээр яг шууд асуухад бол байх болов уу? Тий ер нь бол тий. Мэдээж хэрэг байгаа. Одоо манай монгол баг бол хийж байгаа, нэмэгдэж байгаа. За Монголд байгаа ажилчид маань бас айгүй flexible буюу цагийн хувьд их чөлөөтэй ажилладаг. За би энд ажиллаж байгаа цагаасаа шалтгаалаад монгол залуучуудаас гэсэн аль болох өөрийнхөө цагт нийцүүлж ажиллаарай. За энэ тарах бол өсөлтөө бол их тарчиж болно. Дараа нь ажиллаад өгчөөж гэх юм иймэрхүү байдлаар явдаг. За миний хувьд монгол маркетинг хөгжиж байгаа болохоор баг бол хэлнэ. Монгол ажилчид аавн ер нь бол бас хийх юм зөндөө байгаа. Бидний одоо Монголд хийж байгаа ажил маань дөнгөж эхэлж байна. Одоо тийм эхэлж байгаа цаашлаа бол маш их зүйл байна. За баярлалаа. Бас XM одоо Монгол арилжаачдад гих одоо гэлтгүү бас Монгол залуучуудад ингээд ажлын байрыг ингээд айгүй гоё олгож байгаа юм байна тий. Тэгэхээр бол яг хуу бид нар бол зөвхөн нөгөө арилжаачд
зөвхөн арилжааг хийдэг газар гэж бол ойлгож ирсэн. Тэгээд яг офсын яг нөгөө ямар нэг мэдлэггүй байсан. Тэгэхэд өнөөдөр ингээ харахад айгүй гоё санагдлаа тий. За тэгээд ер нь бол өнөөдөр бас очроо бит хоёрыг офстоо урьж, офстойгоо танилцуулж ингээд маш одоо манай одоо аяллаач одоо эхнээс нь ахуулаад одоо манай Солонгоо гээд энэ одоо юу хөлөө энэ ажилтан маань гэх юм уу ажилтан гэх одоо энэ Монголыг хариуцсан одоо энэ хүн маань одоо энэ аяллыг бол одоо эхнээс нь дуустал явсан. За тэгээд маш их баярлалаа. Тэгээд айгүй гоё аялал зохион байгуулсан. Тэгээд офсын талаар ч гэсэн гоё одоо мэдээлэл өгсөнд. За тэгээд та бүхэн сонирхох юм бол одоо би яг энэ бичлэгийн доор Солонгогийнхоо холбогдох хаягийг тавья залуусаа. За түр баяртай. Баяртай.